Хөөе чи яач вэ? Хөөе. Яасан? Нөгөө хүн чинь Томрос гэв аа? Ааш мод гэж өөрийгөө үнэхээр зөв нэрлсэн юм байна уу? Намайг бүр загнах маягтай заяа. Мөнгө төгрөг гэж сүрдүүлж байгаа танилцах нууж гэх шиг. Бас л томорсон биз дээ. Хөөе. Чи юу нэ? Тэр ааш модер яах гээд байгаа? Хажууд чинь блэхэн их шиглэн гэж хүн байгаас тээ. Гүй би өөрөө л юм ярьж чадаагүй юм шиг байна. Анхнаасаа би өөр дөр мөнгө төгрөг гэж шаал Димитрэд хэлсэн шүү дээ. Намайг хулгаач гэх нүг гинэ. Гэхдээ тэгж хэлсэн юм чи харахгүй шүү дээ. За юу сүрэн жаах юм бэ тэр чи одоо. Хүн тэгж бодож болно шүү дээ. Хөөе, ерөн. Хойлоо тэр мөнгө алтан ахтай холбоотой болох уу? Чи яах гээд байгаа юм? Сүүлдээ бүр хайртай охинооч хулгаад татсан болчлоо шүү дээ. За хайртай гिचжээ. Би ер нь анхудаа чам шиг дурангаар дурлж байгааг харж байна. Одоо тэр их нам мартаагүй. Энэ дурангаач хураа. Айгуу бол өөр нэг хүн харж байгаад бас дурлчихна. Хөлжөө хугархаа хахад хэрэгтэй байсан багаз. Одоо энэ хогор яа дээ? Хүш, ингэж мангартж байгаа хоёлаа. Лаг гой гангстер кино их үү? Мэн чи нэг сайн компьютер чинь багыг тань. Одоо ер нь киногч өө. Зүгээр эвлүүлэл хийждэг болсон билээ шүү дээ. Тэгэл Америкт зураг авалтын хийсэн гээл. Тэгэл түрүүний кино шиг хийчихэл болчих юм байлээ. Хөөе. Оо нэр. Нөгөө охин дээр чигчгдэр нэг студийн дамжаагаад тахаад өгөхгүй юу? Тэрнтэй цугныг моциклтэй залуу ирсэн шүү дээ. Ирж уулзаадсан бүр. Нэг чоппертай залуу. Баясаа гэдэг хаа. Мань муугаан танд. Үгүй тэрнтэй уулзаж юу сонирхдгийг асуух уу? Чи найз охины сундлал яваад идэв шүү дээ. Оо, чи шууд ингэж санаагаар унжиж болохгүй шүү дээ. Найз нь юусээ танилцаад үзэх үү? Би нэг өдөр дагуулад ороод ирвэл чи яах вэ? Хөөе. Хэрэггүй. Би жоохон бодох хэрэгтэй юм байна. Ер нь би өөр яаж чад эргүүлнэ? Одоо нэг бичих хэрэгтэй юм. Айгуул намайг блок гэжнэ. Ой. Чи одоо юм бичээд хэрэггүй өө. Яа тийм бэ? Уйдлаад шүлэг өччихээ л да. Яах юм бэ? Чи нэг юм дулааргаар бүр ухаан алдчих юм аа. Одоо түр зүрдээ ингээ орчихоо. За юу. Жохон тавширгаар нэг бич. Би чамаг ирэн хөдөө өссөн гэдэгт ерөөсөө итгэдэг юм аа. Хөдөө өссөн хүмүүс чинь уужим сайхан тачгээ 50 сэтгэлтэй байдаг үстэй. Чи тэгсэн чи энэ хідэн хан донд л өссөн шиг тавчтаал гүгэл. Ямар хэрэг вэ? Ууж сайхан эргэн шиг байл да. За юу. За. Тэгэхэд би танд хэлж байсан та.
хил сэргээр нэг хоригдож байгаад гарч ирсэн гэв. Нэртэй. Энэ талаар би тантай ярих гэдэг. За да би Та одоо сэтгүүлчийн тэр таньдаг хүн байна уу? Би баг хүн нэмшмээргүй юм танд ярих гал юм л да. би чамд тусалж чадах болоо да. Чи юу ч гэсэн ярь да. Та нөгөө Чожин ламын музейг мэдэн шүү дээ. Мэдгүй яах нөгөө юуны гэрэл хөслийн ордны ардалт үү тий? Тэрний чи урд нэг саарл нэг хэрэм шиг юм байдаг да. Юу лээ? Нөгөө луутай. Тэр чинь ямпаа хаалга гэдэг юм бэ. За. Ийм ямпаа хаалга 3 сүмд байдаг юм байна. За. Богд хааны ордон. За. Амар өсгөлэн тийж. Тэгээд одоо энэ Чожин ламын сүм. Ийм 3 газар байдаг юм байна. Тэгээд тэр хаалга чиний хэрэгт ямар холбоотой юм? Энэ их хачи юм болсон юм аа. Байж би танд эхлээд сайн яриад. Уг нь энэ хаалга муу юмыг дарж далдралж байдаг ийм хаалга юм байна. Тэгсэн нэлээ хэдэн жилийн өмнөх босс авилгадаж байгаад нөгөө хаалганы ч өмнө газар аваад хаус баригдахгүй. Тэгэл нүүж орсон тэр оройн нь зүг зүгээр хоноод өглөө нь бах бас урсан. Тэгэл одоо тэдний өөр хүүхдүүд нь одоо ерөөсөө өвчин зовлон энэ тэр ерөөсөө өөдөлж байгаа юм гэж байхгүй. Гур аргаа ядаад бүр буцаж нүүж гараад өөр албан газар түрээсэлсэн байна. Нөгөө албан газрын ажилчид бас бүгд л ерөөсөө өвчин зовлон энэ тэр яриад тэр бүхэл сахирлын хүртэл хөл гараа хуглаад бас баларсан гэдэг. Тэгээ гарсан байлаа шин. Тэр хаус ч одоо байдаг юм. Одоо байлгүй яах вэ? Хин ч ордоогүй хов хоосон байшаа. Байж л байгаа. Би 2 жил гарангийн өмнө юм аа. Нэг барилгын компанид менежер хийж байсан. Тэгэхэд энэ байшингийн зарыг олж хардаг байхгүй. Тэгээд нөгөө энэ байшин дээр ирлээ. Их сайхан дажгүй хаус байна. Тэр үед чинь би нөгөө таны ярьдаг шиг энэ түүхийг чи мэддэг байсан байхгүй. Тэгэл яах вэ? 8-аа хийх болохгүй. Тэгээд одоо энэ нөгөө энэ байшинд анх ордог талигч байна шүү дээ. Тэрний дүү. Тэрнтэй уулзаад. За гэрээ хэлцээр энэ тэр бичиг баримтын шалгалалт. Тэгсэн газрын гэрчлэгэнд бүр шал өөр хүний нэр дээр байдгийн бай. За энэ хүнээ олж ирэхгүй бол би 8 хийхгүй. Мөнгө гарахгүй. Гэхдээ чи наандаж ядаж компанийн нэр дээр шилжүүлж авах ажил байдгийн байгаа шүү дээ, тийм. Тэгсэн өнөөхөр асуудал байхгүй тэр. Чи зүгээр л авчих танах. Дараа нь тэр мөнгө төгрөг нэр мэрээ шилжүүлэх асуудал нь болно гэдэг. Тэгээ би энэ мөнгө үнэн их боломжийн баха нойш очихгүй юу. Тэгэл захиралдаа хэлээд авчихлаа. Төд удалгүй л энэ нөгөө амир танд ярьдаг шиг энэ түүхий чинь. Тэгэл яах вэ? Захирал дээр очил хэлнэ шин. Тэгсэн манай захирал чинь бөө шүтлэг гэж бол юус айхтар. Энийг чинь сонсоол зүгтгүй. Чи одоо энэ олон жил ажилласан менежер хүн байна. Яасан хариуцлага хүн ажил хийдэг. Тэг бойл буцаа мөнгө төгрөг олж ир. Гэхдээ одоо яах вэ? Би чинь тэгээ нөгөө сандар тавих гэдэг нөгөө өнөө хэр дээр л очиж штт. Мөнгө өгсөн дэр. Дахиадсан айл хэдий солонгос гараад алгуулсан байгаа. За одоо ингээл нөгөө бичиг зас гэрээг авал газрын албан дээр тавих гэж. Газрын албан дээр очсон хүүхдийн паркийн талбайг хахуул авч өгсөн хэрэгэл нөгөө мэрэгчлэлтэн хүртэл шорон суучихсан байгаа. За ингээл ерөөсө хэрэг манддаг юм байгаа шүү дээ. Одоо би чи яах вэ тэгэл. Нөгөө компанид хямдхан байшин олж өгсөн биш бүр өрөндөө ороод бүр баларч дуусч байна. Шал балай. Харин тийм ээ. Тэгсэн одоо манай захирал өнөөх солонгос явсан бит хоёрыг чинь заллин хийсэн гэд шүүхт ир өсгөлчиж. За. Тэгэл би ч одоо шүүхтэр очиод хамаг үнэнээ хэллээ те. Одоо ийм учиртай миний үгийг тоо сонсож байгаа ч юм алга. Гэхдээ тэгээд одоо
Албан тушаалаа ашиглаж компани мөнгийг завшсан хэрэгээр жил 6 сар ялгшдаг. Би чинь хичнээн дав заалдаад юусоо нэмэр байдаг. Тэгэл жил 6 сар суугаал гарч ирлээ дээ. Ийм л баларсан юм болоод байна. Ямар хачи. Гот мөнгө завшсан гэхэр эрүүг хэрэг биш, иргэний хэрэг үүсэх мэр юм. Гота уулна. Тэр захирлын чинь хэн гэдэг юм? Батцоож гэдэг юм. Сайхан дулаан гэж компанитай. Уг нь нэлээ хэд хэдэн барилга барьсан юм л та. Одоо сонсоод байх нь бол уул уурхаар орсон гэж юм лээ. Тэгээд чи яа гэж бодож байна? Одоо яах вэ? Гэхдээ би чинь хэл сэргээр гүтгэгдээд нэг шорон суугаад гарч ирсэн хүн. Гэхдээ наандаж би нэр төрөө сэргээж аммаар шин. Гэхдээ одоо тантай уулзаж одоо бичиг цаас юу үед юм тэргэл тэгэл явж байна. Тэгээд чамд өмгөөлөгч энэ төр байдаг юм уу? Өмгөөлөгч байгаа байлгүй яах. За чи тэр өмгөөлөгчөө над руу нэг яваалууд хаа. За Би нэг хүнтэй уулзуулаад хаа. за Уг нь их сайн хүн юм байна. Чи мэдэндээ алтан гэрэл гэж хууль зүйн яамны газрын дарга хийдгэн да. 7 сарын 1-ний ягаад цагдаагийн дарга нартай холбоотой хэргийг өмгөөлж байсан. бүр Тэр хэрэгээрээ шорон төртөл орж байсан. 100%. Их сайн хүндээ тэр өмгөөлөгчийг чинь тэр хүнтэй уулзуулаад хаа. Ямар нэг учир нь холтгоч байж магадгүй шүү. Тий. Ерөөсөө би алтан гэрэлтэй уцаар яриад байгаа. За. Тэгээд дараа нь хэрвээ зөвшөөрөх юм бол би чамруу ярив. За тэгээ. Ерөөсөө би өмгөөлөгчөд дагуулад тань дээр нэг өдөр хүрээд ирээ. За тэгээ. За. Галтаа энийг хараа. Бүр дээр үе бичлэг шүү дээ. Одоогийн ерөнхийлөгч элбэгдэрж шүү дээ. Тэр ерөнхийцэд байхдаа шинжлэр хүүхдэд бэлэг өгч ийсэн байна. Лердэн гацчаад 9 давхар руу сэтгүүлчтэйг алхаж шít бүр. Яг л бид нар шиг энгийн ерөнхийцэд байсан байна да. Найз маргааш тэр баясаа гэдэг нөхөртөө уулзаадах заяа. Тэгээ тэр өхөнтэй чинь чамайг яаж хийж байгааг уулзуулаадах заяа. Тэгэхгүй бол чи бүр дуугүй царайлсан тамтай байгаад байгаа юм. Чи ер нь тэр хааш модоор яах гээд байгаа юм бэ? Хажууд чинь билээхэн их шиглэнгээд өөрт чи хайртай хүн байгаад тогтчих. Дурлал гэж сохор юм да. Чамд би хайртай болчихоо. Чамдсан үгийг чинь хоршиг хүсээ. Сайхан цэцгийн дэлбэ хомигдох шиг. Сэтгэлийн гүн готран явна. Салхи татуулан хажуугаар өнгөрсөн. Чимээ сайхан хосын нэгэн чи байлаа. Ачи миний бүтээгүй хайр минь. Ачи миний амьдраагүй хүсэл минь.
Саяны нарийн төрөгөө чи бит хоёрын тавилан имэл байштэй худлаанлаагүй хайранд чин баярлаж чинийхээ төрхийг хадгалж явъя да салхи татуулан хажуугаар өнгөрсөн чимээ сайхан хосын нэгэн чи байлаа ачи миний бүтээгүй хармэ ачи миний амдираагүй хүсэлмэ ачи миний бүтээгүй хармэ ачи миний амдираагүй хүсэлмэ чамд би хайртай болчихоо. За зүгээр дээ юм да. Болно шүү дээ. Битээ сэтгэлээр юм да. За юм. Усны гудам төрсөн хоёр зүрх усны гудам татмаа би усны гудам гожир би усны гудам баян би усны гудам гуйлагч би усны гудам жаргал би усны гудам зоолог би усны гудмын усамлуудын нэг цэцэр би усын цэрхэн сүхий парк татамаас их танику усын төсөн усны гудам зүгсэрмэлүүд миний үр байрны урдах батн сандалтай нэмээ өргөө наалн байрны балсан тоглоомын талбай дээр гүчаалн миний хамуу талалцсан 23 шийдэн дээр мэдээж бага хүлээ нүгөө хитэн орсны үдэн дээр битгий шүсээ хацаа химээ байрны дарга цагнуул шүтэ гурлын зөөч өгөө дөрмийн үгээр шагнуул